Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэхүү сайхан өдрийн мэндийг хүргэе. Зүүрээ дашчуулын үдээс эрхлэн гаргаж буй Мадрай нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар хүрэхэд бэлэн болсон байна. Энэ удаагийн дугаарт маань зүүрээ дашчуулын үеийн дэрэгдэх Бурхан шишний соёл судлалын хүрээлэнгийн захирал доктор Мигмар Сүрэн намтай оролцож байна. Танд энэ өдрийн амгалан айлтгая. За энэ өдрийн амгалан айлтгая. Нэвтрүүлгийг үзэж сонсож байгаа бүх хүмүүс ч гэсэн энэ өдрийн амгалан айлтгая. За баярлалаа. Өнөөдөр тантай ярилцах сэдв бол одоо энэ зиндааны хурал гэдэг байгаа. Зиндаа гэж юу гэсэн үг юм? Зиндааны хурлын талаар сүсгтэй олондоо мэдээлэл өгөх зорилготой байгаамаа. Тэгэхээр эхний асуулт маань бол ер нь зиндааны хурал гэж юу болох ямар учиртай юм бэ? Асуулт байгаа. За эхлээд үгнээс нь эхлээд энгийнээр бас тайлбарлахыг хичээе. Зиндаа гэдэг үг маань болохоор одоо төвдөөс орсон үг. Одоо бидний хэрэглэдгээр анги гэсэн тийм утгатай үг. Тэгээд Монгол оронд Бурхны шашин дэлгэрсэн тэр цаг үеэс эхлээд Бурхны шашны гүн ухаан, философийн одоо тэр онол сургаалын одоо датсан сургуулиуд байгуулагддаг. Тэр цагаас эхлээд үе үедээ одоо яг өнөө цагт одоо нэг ангид одоо бүгдээр анги тангин сууж суралцдагтай адилханаар лам хувраа одоо тэр хүмүүс маань нэг анги болж бүгдээрээ тэгээд шат шатаар анги дэвшиж ингэж сурдаг байж. Тэгээд энэ үеэс эхлээд одоо монгол хэлэнд одоо энэ зиндаа гэдэг үг маань бас одоо монгол хэлэнд одоо орж ирж тэгээд одоогийн хүмүүс бол сайн мэднэ л дээ. Зиндаа гэдэг үг бол монгол хэлний үгийн санд болохоор төлхөө ашиглагдаж байгаа. Одоо анги зиндаа гэх мэтээр зиндаарх гэх мэтээр утга шилжээд одоо тийм олон янзын утгаар бас ингэж хэрэглэгдэж байгаа юм үг. За тэгээд зиндаа гэдэг нэг зиндаа гэх юм бол одоогийн хүмүүсийн ойлгож байгаагаар нэг ангийнхан гэдэгтэй бол утга нэг агаар нэг. Тэгээд цаничорын гүн ухааны за тэгээд бусад одоо тэр эм байна уу, зурхаа байна уу, тэгээд бусад тэр салбар шинжлэх ухааны тэр номыг судалж байгаа хүмүүс нэг дор ингэж сурч нэг жил орсон хүмүүс маань болохоор нэг зиндаа болж нэг анги болж ингэж сурдаг юм уламжлалтай. Тэгэхээр нэг зиндааныхан гэдэг утгаа гулган товчтой иймэрхүү байна та. Нэг зиндаа гэдэг бол төв зиндаа гэдэг нь төв томьёолол нэр орчуулад энгийн нэр хэлбэл нэг анги болсон. Нэг ангийнхан. Танаа зиндаа бол одоо зүүрээ дашчуулын хийдийн анхны зиндаа. Хүрээ 30 аймаг байж байгаа тэлмэгдүүлэлтээс хойш 1990 онд зүүрээ дашчуулын хэд маань дахин сэргээд тухайн үедээ одоо хамгийн одоо дахин сэргэхэд хамгийн анхны лам болж орсон залуучууд одоо таны үеийнхэн одоо бол дандаа ах нар нас төгсөн улсууд болж байгаа. Танаа зиндаа бол одоо анх хідүүлээ бүрдэж одоо хідүүлээ байваа. За 1990 оны одоо 7 сард манай хэд маань анхлан шашин номын үйл ажиллагаа хийж өв таалгааны ажиллам хуургууд одоо ингээс хурдаг юм болж тэгээ 1990 он гэдэг маань Монгол одоо арчилсан нийгэм тогтож шашин шүтэх эс шүтэх одоо ирэх болоор сайхан болсон энэ үед олон хүрээ хийд ингэж нэгдсэн. Түүний нэгэн болж одоо түүний түүчээ болж манлаа болж одоо манай зүүн хүрээ дашчуулан хэд маань анхлан одоо байгуулагдсан. За анхлан байгуулахад олон сайхан эрдэмтэй настай эрдэмтэй сайхан лам нар байж тэдгээр одоо олон сайхан эрдэмтэй настай лам нарыг дагаж олон сайхан одоо залуучууд хүүхдүүд мөн одоо лам хураг болж тэгээ бидний үе одоо гэх юм бол 1990 оны үед бол одоо зарим нь болохоор 10 жилийн дунд сургуулиан төгсөөд зарим нь 10 жилийн дунд сургуульд сурч байх үед яг 90 оны үеэс 90 онд одоо 90 оны 100-аас эхлээд одоо ингээд хурал номд хурсан юм байдгийн. Тэгээд манай зиндааг ерөнхийдөө бүрэлдсэн гэх юм бол тухайн үедээ одоо манай хуралд болохоор 20-30 орчим тийм өвгчүү сайхан настай өвгчүүд байсан. Мөн төдий тооны сайхан залуу өвгч бол залуу одоо лам нар яг анхлан 90 онд одоо шавлан сууж лам хуурган гэж болж байсан. Тэгэхээр анхлан болохоор одоо анхны хуралд болохоор одоо ер нь юу бихад нэг 7 одоо залуу лам гэж хурсан гэдэг 7 лам анхны хуралд. Тэгээд тэр анхны хурал хурсны одоо маргаашаас нь эхлээд одоо залуу лам хуургууд маань болохоор өдрөөс өдөрт улам нэмэгдэж маш их одоо хурцтай ингэж нэмэгдсэн. За манай зиндаа яг төлөвшөж хэдийнээс эхлээд одоо зүүн хүрээ дашчуулан хийдийн одоо залуу лам нарын залуучуудын одоо зиндаа болвоо гэхээр ерөнхийдөө жоохон хожим
ерөнхийдөө 2-3 жилийн дараанаас эхлээд ерөнхийдөө ингэж төлөв байгуулсан. Тэгээд босод хорол ер нь бол нэг түүхийн тухай нэг жоохон товчхон бас хэлэх хэрэгтэй л да. Одоо ингээд түрүүний хэлсэн ёсоор одоо зиндаа гараад одоо эрдэм ном ингээд сурдаг байсан тэр үед нэг зиндааны нэг ангийн лам нар яадаг вөхөр хамтарч номоод очдог, хамтарч багштаа бараалхдаг. Тэгээ багшаар заалгасан номоо хамтарч үздэг, ойлгоогүй нэг нь ойлгосноос асуудаг. За тэгээ зиндаан дотроо бас эрдэм чадлаараа бас нэг илүү бусдаасаа илүү бага хүмүүс нь бусдаа өөрийнхөө тэр мэддэг зүйлээ бас бусдаа тайлбарладаг, таниулдаг. Нэг ёсондоо номын нөхөр гэдэг ойлголт бол Бурхны шашны энэ лам хуврагуудын одоо сүм дугунд болохоор маш их чухал да. Нэгэн зиндаанд. Тэгэхээр болоор анх биднийг лам болж байхад өвгөн настай хүмүүс бас ярьдаг байсан л да. Нэгэн жавданд одоо тохоо нийлүүлэн сууж тийм ээ. Заримдаа бөөр нийлүүлэн сууж тэгээд нэгэн номыг ингэж үзэж байгаа хүмүүс гээд их одоо нэг зиндааны нэг ном үзэж байгаа хүмүүс бие биедээ их сайхан тустай дэмтэй сайхан байх хэрэгтэй гэж ингэж зөвлөж ярьдаг байсан. Тэр ёсоор одоо зиндааны хүмүүс мань болохоор бие биедээ ингэж сайхан ном үзэхэд нь хамтарч тусалдаг байж энэ ч уламжлалаар өгчүүлийн тэр хэлсэн заасан ёсоор манай зүүн хүрээд арчлан хийдэд суусан лам хуврагууд маань анхлан багшаараа очиод одоо юу гэдэг саничорын ном хэлүүлэхэд нь орой бүгдээрээ буцаж гэртээ ирээд тэгээд сон бүгдээрээ хийд орон дээрээ сагн буцаж ирж нийлээд тэгтээ бас номоо хамтарч давтдаг. За өнөөдөр заалгасан номоо бас хамтарч хэлдэг тэр чорын хэлцээний зүйлүүдийг нь бас сагн хэлцдэг ингэж байлаа л да. Ингэж байгаа тэгээ сүүлдээ болохоор одоо яг нарийн тодорхой он сарыг нь би санахгүй байна. 2-3 жилийн дараагаас эхлээд зүүн хүрээд ачаалан хийдэд одоо хорж байсан лам нар ер нь одоо ингээ бүгдээрээ нэг зиндаа болгож гаргая гэдэг. Ягаад тэгэхээр 1990 он за тэгээд дараалан 91 он 92 он гэх тэгээд 93 4 он ингээд үе үед болохоор лам хүүхдүүд нэлээд олон орж ирээд байхад тэгээд бол анхлан орсон тэр одоо лам хүүхдүүд бүгдээрээ нэг зиндаа гаад болгоод дараагийн үеийнхнийг нь болох учраас дараагийн нэг зиндаа гаргая гэсэн яриа хэлцлийг өвгөн настай хүмүүсээс болоод хийдийн удирдлагаас бас чиг баримжаа өгөө. За тэгээд ламнар бид хүмүүс өөрсдөө ярьж агаад тэгээд бол анхны зиндаа гэдэг зүйлээ ламнарынхаа залуу ламнарынхаа анхны зиндаа гэдэг зүйлийг гаргая гэдэг санаа бол гарч хоорондоо ярьж тохиолдсон. Тэгэхээр энэ зиндаа гэдэг маань бол анги гэдэг маань бол ойлгохгүй байгаа нэг ойлгуулдаг, жоохон буруу гიშг гэдэг байгаа нэг татаад яг зөв. Зүгээр нэг анги гэхээсээ илүү нэгнийхээ амьдралд хүртэл маш их тэмтэй. Маш их тийм буянлаг үйлсийг хийдэг. Тийм хамт олон байх нэ тий. Тэгэхээр одоо манай зүүрээд арчуулын хэд 90 онд дахин сэрэгдснээсээ хойш одоо энэ зуны сүүл сарын 29-ний сахиусны хурлыг одоо лам нар их хүлээдэг. Яагаад вэ гэхээр одоо манай хэдийн анхны зиндааны одоо хурал байдаг. Тэгэхээр энэ зиндаагаараа нийлж одоо энэ хурал ном хуруулж нийтээрээ буюу үлдэх нэгдүгээрт ямар ач тустай. Хоёрдугаарт бол одоо энэ танаа зиндаа яагаад энэ зуны сүүл сарын 29-ний сахиусыг одоо ингэж сонгон хуруулдаг вэ? За тэгээд лам хувраг бүгдээр маань одоо бид чинь тэр үед бүгдээрээ сайхан залуу байлаа шүү дээ. Сайхан залуу бүгдээрээ одоо ингэж одоо зарим нь 20 гаруй насны тийм сайхан залуучууд бүгдээрээ байлаа. Тэгээд дараагийн орсон хүүхдүүд маань болохоор 20 өрөөг 10 хэдтэй бас жоохон хүүхдүүд байлаа. Тэгээд энэ дотроос нь дараагийнх нь болохоор одоо өвгөн настай хүмүүс байлаа. Үеийнхэн байлаа. Олон хүмүүс ингээд цугларсан. Ингэж байгаа тэгээд зиндаа гэдэг зүйл маань сүлдээ одоо ингэж гаргая. Бүгдээрээ сайхан зиндаа ингэж орё гэдэг тийм одоо шийдвэр гаргаад. За тэгээд зиндаан дотор болохоор янз бүрийн насны хүмүүс, янз бүрийн одоо зарим хүмүүс маань болохоор өөр газар ажиллаж исэн хүмүүс ч байгаа, сургууль соёлоо дөнгөж төгссөн хүмүүс ч байсан. За тэгээ хоорондоо ярилцж байгаа бид дундаас одоо нэлээд одоо туршлагатай өмнө нь бас ажиллаж байсан одоо манай Базарвайн ах гэдэг одоо талигч болсон Базарвайн ахыгаа болохоор зиндааны анхны жоргон гэж. За жоргон гэдэг маань болохоор нэг өсөндөө ангийн дарга гэсэн. Ангийн дарга. Яг үгийнх нь утгын хувьд бас ингээд жоохон тодруулга хэлээд үгүй. Жоргон гэдэг нэр маань бол юу гэхээр нэг өсөндөө давтлагын ахлагч гэсэн маягтай утгатай үг. Тэгэхээр яг түрүүний нөгөө миний ярьж ирсэнээр зиндаа гэдгийн утга агуулга нь юу вэ гэхээр хамтарч номоо үзэх. Хамтарч номоо давтах тийм одоо нэгэн коллектив л одоо зиндаа гэдэг. Тэгэхээр тэр хамтарч одоо номоо давтах одоо түүнийх нь ахлагч, түүнийг нь ахалдаг хүмүүс нь юу вэ гэхээр
журган болчихж байгаа. Одоогоор бол ангийн даргатай яг адилхан л дээ. Одоогоор бол ерөнхийдөө нэг албан тушаалын ангийн дарга гэж ингэж ойлгож байгаа. Тэгээд Балзруу анахыгаа бид бүхэн болохоор бүгдээрээ бас санал хураагаад бүгдээрээ сахан нэгдэж байгаа. За ер нь бид түнээс хамгийн нэгдүгээр настай юм туршлагатай байна. Бид бүхнийг сайн зохион байгуулж байгаа сайн хүн байна гэдэг. Балзруу анах маань болохоор анхны журган болсон юм. За тэгээд нэгэнт ингээд бүгдээрээ цугласныхаа дараа бүгдээрээ сахан хамтарч бас өгөн настай хүмүүстэйгээ адилхан буян номоо үлдээ, номоо сайн үзье гэдэг ийм олон зүйлүүдийг болохоор ингэж хийсэн л дээ. За ингээд үүнээс хийсэн бол баг нэг ажил маань бол юу гэхээр зандаагаараа лам хам толноороо бүгдээрээ одоо ингээ үгээр хэлэх юм лам хам толноороо шүү дээ тийм ээ. Бүгдээрээ нийлээд одоо сайхан буян үлдэж байя. Буян үлдэхэд хамгийн түрүүнд юу вэ гэхээр хурал ном сайхан хурал гурвуулж бурхан шүтэндээ тагил байлангаа сайхан дэлгэр өргөж урсан олон лам хуврахтай сайхан идэ зоогийг сайхан дэлгэр өргөж за тэр хуралд ингээд ирсэн сүсгтэн олон бүгдээрийнх нь нэгэрл горил хүслийг нь хангахаар сайхан хурлыг ингэж хуруулах нөхцөл болцоог нь бүрдүүлье гэд бүгдээрээ сахиулсан гэж хурж байя гэж юмж тохирсон. За тэгээд хэдний сахиулсыг одоо хурах вэ гэдгийг болохоор тухайн үед бид нар яг ярилцсан болохоор одоо ч тодорхой санаж байна л да. Он сар өдрийн нарийн та санахгүй ч гэсэн юу болсон процессыг санаж байна л да. Тэгээд хурлаа хуруулъя. Сахиус хуруулдаг болъё. За хэдний сахиус хуруулах вэ гэхээр тэгэж бид нэр ярилцаад ер нь айраг цагаа гарцсан зуны сахан дэлгэр цаг байна. Айраг цагаа сахан жигдэрсэн үед ер нь намрын сарда хурлыг ингэж хуруулъя. Тэгээд одоо хурлын одоо тухайн үеийн аж ахуй хариуцсан тэр хүмүүстэй ярилцаад за бидний ингээд одоо өдөр дааж хурал хуруулахад болцоотой өдөр нь юу байна тэр өдрийг хараад өгөөч гэхэд одоо намрын сүүл сарын одоо 29-ний сахиусны хурал болохоор сул байна. Үүнийг болохоор та бүхэн одоо мөнгөлөж хурлыг мөнгөлөж одоо хуруулж болно гэсэн одоо шийдвэр тийм одоо болцоог нь гаргаж өгсөн учраас тэгээд хийд хамт олноос одоо тийм болцоо гаргаж өгсөн. Тэгээд лам хуврагууд бид ярилцж байгаа. За ер нь намрын сүүл сарын 29-ний өдрөө сахиусаа сайн хуруулж байя. За сүүл сарын 29-ний өдөр гэдэг нь болохоор манай дашчолын хийдэд дангараг бас өргөдөг. За тэгээд ихэнх сар дунд сараасаа илүүтэй одоо их сүр жавхлантай хурдаг болохоор 90 бэлэг дэмбэрлэн сайхан цогтлоо сайхан дангарагтай өдөр юм байна. Энэ өдөр бүгдээр хурж бай гэдэг тийм шийдвэр ярилцаж гаргасан юм. Ер нь тэгээд зэндаагаараа нийлж хурал хуруулах бас энэ дээр нэг өсөлттэй олонд тодруулах өгвөл ер нь бол одоо энэ хурал хуруулсны тус гэж одоо тийм тус эрдэм тийм тус эрдэм нь ер нь одоо юунаас бүрдээд энэ талаар мэдээлэл өгөө. Тус хурал хуруулсны тус эрдэм гэдгээ цаглашгүй. Тэгээд ер нь одоо ганжуур, данжуур за тэгээд хойд үеийн хүмүүсийн одоо сүмбэн зохиолуудад ч гэсэн одоо тодорхой дурдсан байдаг. Урхан багшийн гэгэний болохоор одоо яг аман айлдвартж бас одоо хурал хуруулах, өргөл өргөхийн одоо тус эрдэм ерөнхийдөө цаглашгүй их байдаг гэдэг. Энэ уламжлал ёсоор Монгол орн бурхны шашинд дэлгэрсэн одоо тэр цаг үеэсээ эхлээд одоо энэ хурал хуруулах одоо болохоор маш их өргөн дэлгэр бас ингэж явагдаж ирсэн. За тэгэл худаг товлгоо за манай өндөр гэгэний намтраас эхлэхэд өндөр гэгийн одоо урд одоо сэмбрэг өсөнд мөргөхдөө сара бараван гандан хийдийн лам нарт болохоор манж өргөх. За тухайн үеийн тэр манж өргөх гэж ингэж хэлж байгаа юм болохоор одоо цагийн юугаар болохоор манж болоод цавын одоо бүх одоо тэр хэрэгслийнх нь үн үртгийг нь гаргаж өгнөсөн л байна. Тэгээ манж өргөөд за тэгээ лам хуурга болгонд нь болохоор тодорхой хэмжээний зэд бариад за зэд барина гэдэг маань болохоор лам хуурга тус бүрд нь одоо мөнгө болол мөнгө одоо эд зүйл хадаг болол хадаг тэрний зүйлийн одоо зүйлүүдийг өргөж ингэж ирсэн байна. Тэгээд ходог товлгаадуудаас эхлүүлээд тэгээ сүүлдээ лам хуургууд ингийн сүсгтэн хүн болон одоо орон нутгийн хүрээ хийдийн бүх газруудаа хуруулдаг юм сайхан уламжлалтай. Үүнээс тийм гарчгаа тус эрдэм гэдэг бол ер нь цаглашгүй. Тэгэхээр 4 гэлэн байгаа тэр 4 гэлэн сайхан хэрэглэх идэ зов тэр хэрэглэх зүйлүүдийг нь өргөхөд маш их буянтай байдаг гэж айлцсан байгаа бол энэ хурал хурж байгаа тэр олон тооны лам хуурга болгоны
одоо хурал хурах нөхцөлийг нь бүрдүүлээд зам манжийг нь бэлдээд ингээд хурал хуруулахад маш их буянтай. За түүн дээр ирсэн одоо хурал сүсгэлэн ирсэн сүсгтэн олны тэр одоо бас игээрэл хүсэл хурал мөргөх тэр сүсгийг нь сэлбэхэд тэр хурлын нөхцөл болцоо гаргасан гэдгээр илүү бүр их ингээд ач тустай. Тэгээд ийм олон ач тустай байна гэдгийг тэгээд лам хургуу сайн мэдсэн учраас тэр нь тэгээд манай зинданыхан бас юм нэг энэ зинданыхнаас зохион байгуулсан олон ажил багыг нэг нь энэ хурлаа хуруулж уяа гэж ингэж шийдсэн нэг зүйл байгаа. Одоо танаа зиндаа бол одоо зүүрээд ачаалын хий дахин сэргснээс хойш анхны зиндаа. Танаа зиндаанаас бол өнөө цагийн одоо цагийн олон мэрэгдүүд одоо бүгд төрөн гарч байна. Жишээ нь одоо та байна. Гандан дэгшлийн хийдэ тэргүүн хамлам 30 дугаар хам номоо Гэвшлэг арамб Жавцан доржламтан байна. Жогнон ханчин гэгээ гандан дэгшлийн хийдийн цоржлам Очир бат байна. За манай зүүрээд ачаалын хийдэ цоржлам гиндэ ярам лоромлам за лаарам төвшин баяр гих тэргүүтэй одоо дурдаагүй өнгөрсөн маш олон улсууд байгаа. Тэгэхээр энэ олон мэрэгдүүд таны яриан дээрээ сонсож байхад энэ өнөө цагийн толгойлж байгаа энэ сайжууд гарахад бол таны түрүүний дурдсан нөгөө зиндаа гэдэг маань яадаг вэ гэх юм бол одоо нийтээрээ номоо үзэх нийл энийг бол та бүхэн бол одоо төгс биелүүлсэн байна гэж үзэх нь шүү дээ. Бид бүхэн бас тэгээд бас залбирчдын дамгонч гэсэн доо бас залбирчдаг азтай хүмүүс 1900 одоо бид бүхнээр өөрөөрөө жишээ аваад үзэх юм бол 1990 онд одоо дунд сургууль суур боловсролын төгсөх яг тэр агшинд болохоор Монголд шашин ном одоо сайхан чөлөөтэй болж сүм хөрөө дуган нээгдэж түүн шавлан сууж ном эрдэм суух одоо сурах нөхцөл болцоо бүрдсэн. За тэгээд ингэж бүрдснийхаа хажуугаар өнөө цагийн шашны өнгийг тодорхойлж байгаа тэр олон сайн тэр лам хуврагуудтай бас нэг дор бүгдээрээ бас ном үзэж инээж наргиж ярьж хөөрч тэдгээр хүмүүстэй болохоор одоо бүгдээрээ бүх зүйлээ бас хуваалцах хов тохиол гарсан гэдэгтэй болохоор би болохоор ховдоо маш их ингэж талархаж явдаг. Түрүүний одоо таны хэлдэг ёсоор манай зиндаа болохоор хуучин цагт бол нэг жилийнхнийг одоо нэг зиндаа гэдэг байсан бол анхлан бид нар бас ингэж ярихтаа эхний одоо хэдэн жил 1990 оноос эхлээд эхний хэдэн жил одоо хуралд хурсан бүх ламнараа ингэж нэгтгээд нэлээд хэдэн жилийг бас ингэж хавсаргасан гэж хавсаргаж байгаа. Тэгээд энэ анхны зиндаа гэдэг зүйлийг нь жоохон арай онцлогтойгоор ингэж гаргасан юм. Гэтэ энэ дээр бас хүмүүс бас барьж бодно л да. Цааны чорын хүмүүс болохоор одоо тэр анги дэвшээ зиндаараад одоо хадаг шийдвгүүд ингэж зиндаалдаг. Гэтэл ачаалын хэд чинь болохоор хурал уншлагын газар ингээд эн чинь болохоор эн чинь цааны чорын сургуульгүй мөртлөө яагаад та бүхэн зиндаа гэх вэ гэхээр анхлан орсон түүгээрэн тэр бид бүхэн бүгдээрээ бас нэгдэж эвсэн нэгдэж ингэж зиндаа гаргасан. Тэгээд хувь хувьдаа бүгдээрээ багшаараа номоо заалгаж ийсэн. Шашин номынхаа одоо гүн ухааныхаа номоо үзэх нь үзэж байсан, им зурхаа үзэх нь үзэж байсан, сумдаг одоо тэр ян үзэх нь үзэж байсан. Тэгээд үзэж байсан. Тэгэхээр энэ дээр болгонгот нь олон жил яасан учраас бас харьцангуй бас олон хүмүүсийг бид хүн бас багтааш нэгтгэж чадсан. Ингэж багтааж чадсан энэ дотроос одоо нэрийг бас дуртахгүй болохгүй. Түрүүний таны хэлдгээр одоо бид бүхнээ манай зүүн хүрээд ачаалан хийдэг тухайн үед хурж исэн олон сайхандар бидний зандаа нэгэн зандаа гэж ярьж байгаа ламнар бол одоо 30 дугаар хам ном хаан Жавцан дорж лааран бан болохоор одоо шинхэн сайхан залуу хүүхэд анхлан манай хуралд хураад тэгээд бидний дүү болж орж ирээд тэгээд хаант ингэж байлаа. Одоо гандан тэгшлийн хийдийн цорчлон байгаа түрүүний таны хэлдгээр очир бодлон байлаа ингээд нэг үеийнхэн байлаа. Эдгээр хүүхдүүд маань бас нэг үе насны хувьд бол нэг үеийнхэн боловч бид бүхэн бид хэдийн насаар ах боловч ингээд нэгэн зиндаа болж бас адилхан л ингэж байсан. Одоо тэгээд мөн одоо яг лам хуврагынхаа мөрөөр явж байгаагаас гадна энгийн одоо тухайн үед 90 онд бол лам хувраг болоод энгийн амьдрал хөөж, энгийн амьдрал салбар, энгийн бусад одоо бизнес ч юм уу шинжлэх ухааны олон салбарт ажилласан хүмүүс байл дээ. Үүний төлөөлүүлж байгаа манад олон хүмүүс байгаа. Эдгээр хүмүүс маань болохоор лам хург байгаа нь болохоор түүний таны хэлдгээр гандан тэгшлэн хийд, ачаалан хийд, за тэгээд мөн одоо Монголд байгаа бусад одоо олон хүрээ хийдүүдийн тэргүүн болж байгаа ламнар байхаас гадна шинжлэх ухааны байгууллага, сургууль, соёл, тэгээ бизнесийн салбартаас амжилттай идэвхтэй ажиллаж байгаа хүмүүс байгаа гэдгийг нь
бас дурдахгүй болохгүй. Тэгэхээр тэр олон цагаан хүмүүс бас байгаад байгаа. Үүнээс ингээд хэлэх юм бол одоо шинжлэх ухааны академи одоо тэгээ юу гэдэг философийн хүрээлэнд болохоор одоо манай нэг сайн лам маань болохоор одоо тэнд бас тэргүүлэх ажилд байж байна. Монгол улсын одоо их сургууль болоод олон сургууль багш нар бас байна. Салбартаа сайхан ажиллаж байгаа. Монгол улсын мастер тоогооч тийм хүн ч гэсэн бас байна. Бусад өөр бизнесийн салбар хувийн юугаараа амжилттай болж байгаа сайн амжилттай сайн бизнесмен хүртэл ингэж бас байна. Гэсэн хэдий боловч тэдгээр хүмүүс маань өдөр тутам биш юмаа гэхэд байнга дандаа харилцаатай байдаг. Нэг ийм сайхан зүйл маань болохоор энэ зиндааныхан гэдэг. Тэгэхээр энэ ер нь зиндааныхан гэж бид нар хамтарч ном ингэж үзэхээс гадна түрүүний таны бас нэг цус дурдсан ёсоор бүгдээрээ бас нэг өөртөө тохиолдсон нэг ямар нэгэн ажил амьдралын асуудал гарсан ч гэсэн бас нэг хамтраад бас нэг яадаг. Түүн дээр бүр нэг илүү сайн тусалж чадахгүй ч гэсэн сэтгэл санаанаас ихсүүлээд баг зэргээр бүгдээрээ бас нэг хамтраад асуудлыг шийдэхдээ бас тусалдаг. Нэг сайхан одоо хамт олон маань болохоор манай энэ зиндааныхан байна. Тэгэхээр одоо та бол зүүрээд очиулын эдийн анхны зиндааны одоо журган буюу ангийн дараагаар одоо үүрэг талбайг үздэг. Тэгэхээр одоо энэ ангийн дарга бах ер нь ямар үүрэгтэй вэ? Нэгдүгээр, хоёрдугаарт нь бол одоо бүгдийг бүх хүмүүсээ одоо энд ламаараа байгаа энэ байна. Байхгүй тэр тус тусын хувийн ажил амьдралаа хийж байгаа, бизнес юмаа хийж байгаа, гадуур байгаа нь энэ бүгдийг одоо холбож нэг цул болгох ер нь бас тийм гол үүрэг маань журган хүний гол үүрэг маань тэр л да. Тэгээд түрүүн дурдсан ёсоор манай анхны зиндааны журган маань Базарван гэж нэг сайхан ах байлаа. Тэгээд цагийн ирэхээр Базарван ах маань бас одоо ингээд бие бараад тэгсний дараагаар болохоор одоо зиндааныхан болоо цуглаад бүгдээрээ цуглаад за дараагийнхын зиндааны журган хэн байх вэ гэдгийг бүгдээр ингээ яг арчилсан ёсоор хүм болгон настай хөгшин залуу гэлтгөө бүгд ламнараасаа гадна энэ төндө зиндаанд орж байгаа энгийн хүмүүс бүгдээр ингэсэн санал асуулыг асууж агаад тэгээд дараагаар нь болохоор бүгдээрээ санал ураагаад тэгээд олон ломнор тэр зиндааны олон нөхдийн итгэлийг болохоор миний бие ингэж үлээсэнд их баяртай байдаг. Тэгэхээр би бол яг хөө тэгээд мэдлэг чадвар тэр талаасаа тэрийг олныг манлайлахтай биш гэхдээ олонний итгэлийг болохоор надад хүлээлгсэн учраас би үүнийг нь болгонгот нь ямар ч байсан эрхэм хүндтэй үүрэг тэр олон хүмүүсийг болохоор холбох гүүрэн болох юм байна гэдгийг болохоор болсон. Тэгэхээр зиндааны журган гэдэг маань тэдгээр хүмүүсийг аль болохоор холбож одоо түрүүн хэлсэн ёсоор лам хураг байгаа хүмүүсээ хоорондоо сайхан холбож за энгийнээр байгаа энгийн болоод олон салбаруудад ажиллаж байгаа хүмүүсээ холбохтой болохоор аль зохистойгоор холбох үүргийг гүйцэтгэх гол хүнэл гэдэг нь болохоор журган хүний ангийн даргын болохоор үүрэг юм аа л гэж би ингэж ойлгож явдаг. Танаа зиндааны одоо хамтын хүчээр гэх юм уу нэгэнд нь ямар нэгэн асуудал хамтын хүчээр одоо буян хийж байгааг би хизээ яаж харсан гэх юм бол зүүрээд ачвали эдийн залуу ургууд хүрээ майдрын дугуй маань баригдаж байхад одоо танаа зиндаа анхны зиндаа бол одоо маш их одоо хүчин чармаалт гаргаж үеийн төлөөллөөсөө бүгд одоо тэр нойр хоолой хасаж ухаанаа уралдуулж одоо маш их зүтгэсэн тэрийг харж байхад бидний зүгээс л одоо ийм юмдаа ингэж оролцохгүй бол залуу үедээ одоо бид ингэж их үлгэр дуурайл болох гэсэн үүднээс маш их сайхан одоо юм нэгдэлтэй хамтаараа энэ буян хийдэг нэгэн зорилготой юм байна гэдгийг харж ялаа. Танаа зиндааны одоо хамтын хүчээр дурсамжтай одоо тэгж хийсэн үйл явдлууд гэх юм бол одоо олон л байгаа. Тэрнээс та жишээ болгож дурдвал. За саяын таны хэлдгээр ер нь манай одоо энэ ч одоо түрүү жил манад хүрээ майдар гэж энэ сайхан дуган маань бурхантайгаа сайхан ингэж дахин сэргээ зүүн хүрээд ачаалан хийдсэн гэж сайхан гаргалаа. Тэгэхээр энэ ажилд маань болохоор ер нь манай зүүн хүрээд ачаалан хийдийн лам уургуу за тэгээ сүсгтэн болон энэ бүгдээрээ л ирвэхээрээ сайхан ингэж тусалсан. Энэ ажил ч гэсэн манай зиндааныхнаас болохоор аль чадхаараа л бүгдээрээ оролцсон. Мөнгө хандив цуглуулж удаадараа өргөсөн. За тэгээд хамгийн сүүлийн нэг бодтой жишээ маань болохоор одоо майдрын дугны орой дээр байгаа ганжир бурхныг болохоор одоо залах тэр бүх зардал мөнгийг нь болохоор зиндааны ламнараас зиндааны ламнар гэж хэлж болохгүй. Зиндааныхнаас бүгдээрээс нь болохоор одоо нэмэр хандиваар болохоор ингэж бүтээлээ. За үүний хамгийн эхний нэг томоохон ажил болохоор миний сайн мэдж байгаа Базарван ах маань одоо тэр зиндаа журган байх үед
манай залуу лам нар нэгдээд манай одоо цогчин хурж байгаа энэ дугуйн маань болох манай их хүрээний Вангай аймгийн дугуйн. Тэгээ Вангай аймгийн дугуйн буюу одоогийн цогчин дугуйн дотор өндөр гэгэнийг 1000 одоо дүрийг бүтээсэн. 1000 ширхэг 1000 хөв бүтээл гэсэн юм. За ингэж анхлан ярихдаа бол ингэж бас ингэж ярьсан юм а. Тэр яриаг болохоор бид бүхэн бас яг ярилцсаас тодорхой санаж байна. За одоо энэ амар байсгалан хийдэд одоо юу бүтээлээ? Бөөч 1000 майдер бурхан бүтээлээ. За урд ингээд гарах зур олон газрууд одоо юу гэж байна. Сүүлд нь Жангараасаг дугуйнд болохоор одоо тэр 1000 аюу шидэр бүтээсэн. Тэр чинь нэлээд сүүлдэлтэй. Гэхдээ хандлаганд за одоо ингээд юм бүтээж байна. 1000 одоо бурхан багш бүтээж байна. Богдлам бүтээж байна. Ийм ингэж гарч байна. Тэгэхээр хийдээ нэг зүйлийг бүтээ. Тэгэхээр хэдүүлээ бурхан багш бүтээлэх хөө. Богд цонхоо бүтээлэх хөө гэж ингэж ярьж байгаа. Ер нь Монголд орнд бурхны шашин дэлгэрхэд хамгийн гол хүн маань бол өндөр гэгээн байсан юм аа. Тийм учраас өндөр гэгээний бүтээлье гэж ингэж хатаад. За нэгдүгээрт ингэж хэлсэж байгаад өндөр гэгээнийг ингэж тогтсон. За дараагаар нь өндөр гэгээний бүтээхдээ яах вэ гэдэг ингээд дэрэл сурал болоо бүгдээрээ яриасч байгаад өндөр гэгээн болохоор ерөнхийдөө 5 4-ээр бүтээж ирсэн уламжлал байна. 5 4-ийг амар байсгалан Эрдэнэзүү тэгээ баруун хүрээ гэх мэтийн одоо их хүрээ гэх мэтийн газруудад 5 газар нь заалж байж тавуулан одоо бурхны одоо мотроглог чагж нь өөр утга агуулга нь өөр байсан юм байна. Тэгэхээр үүнийг нэгтгэхэд бас 5 4-ээр нь ингэхээр бүтээгч 200 ингээд 5 4-ээр нь ингэж бүтээе гэдэг санаачлаг гаргаад за тэгээд хэдийн одоо тэр манай залуу ламнараас анхны тэр хөрөнгө их усүрийг нь босгоод тухайн үед тэр Шаазан гоёлын үйлдвэр гэж байсан. Шаазан гоёлын үйлдвэрийн тэр хүмүүс эднэртэй уулзаад анхны их эскизийг нь гаргаад за тэгээ манай лам нар болохоор тэр гол Занданы лам нар голлон тэр үүргийг нь үстэ за тэгээ шавраар зутгаа тэгээ шаасан шавраа тэр Шаазангийн үйлдвэр шатаалгаж бөхжүүлээ. За тэгээ сүүлд нь тэр бурхан урлаач тэр хүмүүсээр нь будаг өргүүлээд мэлмиг нь хэлгүүлээд за багш нараасаа асууж байгаа шүншгийг нь хэлгүүлээд тэгээд ингэж бүтээсэн юм аа. Тэгээд анхны бидний бүтээсэн биш бахархууштай нэгэн ажил маань энэ өндөр гэгийн бүтээсэн ажил. Тэгэхээр үүнээс хойш бас энэ нэлээд хэдэн ажил хийсэн. Гэхдээ хамгийн их дурсамжтай хамгийн их сайхан ажлыг болохоор би ямар ч байсан энэ өндөр гэгэнийг өөр газар байхгүй. Гэхдээ оног хүртэл одоо өндөр гэгийн 1000-аараа бүтээсэн газар болохоор Монгол оронд өөр байхгүй. Тэгэхээр би бүхний хийсэн энэ санаа маань болохоор тухайн үед л одоо их сайхан буянтай үйл болсон гэж баярлж явдаг. Хамгийн дурсамжтай гэвэл энэ л байна да. Тэгэхээр тухайн үед бол ингээл одоо анхны Зиндааны лам нар маань бүгдээрээ bijigнээд нүр их ажил болгож исэн. Тэгэхэд одоо бид бол одоо зарим нь байгаагүй, зарим нь хэд жоохон байгаад ямар ач холбогдолтой ямар үйл явц хийгээд байна гэдгийг бол тухайн үедээ одоо сайн ойлгохгүй мэдэхгүй байсан. Одоо ингээд бодоход бол түүх нэгдүгээрт бол түүхэн өв соёл байна. Хоёрдугаарт бол бэлэг дэмбэрлээ бодсон маш сайхан үйл явдал байна. Гуравдугаарт бол энэ одоо хийсний үр шимээр буйны үрээр бол одоо өнөөдөр Монголын бурхны шишин одоо ямархуу хэмжээнд явж байна вэ гэдэгт бол одоо эргэлзэх зүйл алгаа. Тухайн үед бид бүхнээ тэр олноороо нийлж хэлэлцсэн тэр асуудал маань энэ нэг шийдэл маань их сайхан зөв байжээ гэдэгт болохоор бас баярлж явдаг. Тэгээ ч гэсэн хожим ойтын одоо дараагаар манай залуу хүүхдүүд маань болохоор дараагийн үеуд нь дахиад зэндаа гаргаад хурлдаг боллоо. Тэгээ зүүн хүрээ Дашчуулын хийдийн хажууд зүүн хүрээ коллеж гараа зүүн хүрээ коллежтэй эрдэм ном сурсан хүмүүс анги болоод тэдний зэндааныхан бас тусдаа бас хурлдаг гарлаа. Тэгээ бидний тэр үлгээр жишгээр болохоор хурлахаас гэсвэлээд хуралдаан дээр майдар дугныг жишээлбэл майдар дугун бурхан бүтээхэд нэмэр ханд өргөхөөс гэсвэлээд ингэсэн зүйлүүдийг гаргасан бид нар бас хойч үеийн бас нэг дүүнертэй тодорхой хэмжээгээр бас нэг сайн үлгэр дуурайл үзүүлсэн гэдэгтэй болохоор бас их баяртай байдаг. Та бүхний энэ хүү хийсэн зүйл бол одоо хойштой одоо хэдэн зуун жилээр шашин оршин тогтнож байгаа цаг үе бүхэнд одоо түүхийн их соёлын өв болж үдэх нэ. Та бүхэнд маш их баярлалаа. Тэгээ энэ хүү одоо зиндаа болон одоо энгийнээр хэлэх юм бол анги хамт олноороо уламжлал болгоод ингээд хадгалж байгаа хуруулах өөр олон ажил дээр ингэж хамтарч ажиллах нэгээ сайхан дэмжих энийг одоо улам сайхан болгоход бол одоо өшөө ингээд иймэрхүү юм хийчихвэл одоо журангийн үгээр ангийн даргын үгээр ингээд нэгтгэхэд ийм санаа байвал
улам илүү сайхан дэлгэр сайхан болох нь гэж бодож байгаа зүйл бол Зинданаас гадна лам 20 хэдэн сүм дуган дотор байдаг нэг хуваар болохоор 10 гэдэг нэг ойлголт бий л дээ. Манай хийдэд басгаад 10 гэдэг ойлголт болохоор одоо нэлээд дээр үед гарсан юм аа. Гэхдээ ажил хэрэг болгож нэлээд сайн хэрэгжиж чадаагүй. Тухайн үед болохоор 10 болохтой хурлын хэрэгэнтэн одоо 3 4 хүнийг удаар гаргаад тэгээд тэрүүнийг дагуулад өгчвөл өвгөн настай хүмүүсээ оруулаад залуу хүмүүсээ оруулаад 10 гаргаад тэгээд 10-ны лам нар болоод ингэж сайхан коллективтэй байд ингэж бие биенийхээрээ яадаг гэдэг ийм зүйлүүд гаргасан. Гэхдээ тэр маань болохоор нэг сайн ажил хэрэг болоогүй. Би л өөрийгөө ингэж болохоор би ловн лам Батсөх ловн ламын би юу болж тэгээд тухайн үед болохоор 10 болж тухайн тэр манай тэр 10 болсон хөгсчүүлэн тийм хүмүүс байж байгаа, залуучууд тийм хүмүүс байсан. Тэгэхээр энэ 10 гэдгийг бас ингэж явбал зинда гэдэгтээс гадна энэ болохоор нэг бүх настай хүмүүс, эрдэмтэй хүмүүс бүгдээр нэг сайхан коллектив болгож нэг дээр хамт олон болгож яадаг. Энэ нэг зүйлүүд мань их сайн байна. Тэгэхээр зинда гэдэг зүйлтэй бас холбоотой нэг дурсамжийг бас нэг ярьчээ. Нэг юм байд юм. Манай багш надад анх ном заасан багш Донжиладууд санаа мод Жамин Шарав гэж хүн байсан. Төрөл огсооны хувьд бол би төрлийн хүн бол манай хаавын хамаатан хүн болно. Тэгээ би чинь одоо 10 жил сувч явах тэр үед багшийн одоо юу тэр үед бид нар ажаа гэж хэлдэг. Ажааг нь зинда цугуулж байна гэх. Тэгээд бид нэг очдөг байсан. Бидний би дунд сургуульд байх үед. Нэг юм сайн мэдэхгүй л дээ. Тэгээ очихдуул яг хөө тэгээд их сайхан хаяа зүгээр очиж нөгөө төлөө мод хангалахаас гэсүүлээд базаргийн зүйл тусалдаг байсан л да. Тэгээд зинда цугуулнаа ирээрээ гэд ингээд ирдэг. Тэгээд тэр үедээ л их гоё л байсан л да. Тэгээд нөгөө идэж уух юмнууд бол юу гэхээр чинь нэг сайхан юм дугуй жижигхэн юм их гоё амттай хуушуур хайрдаг. Тэгээд тэр хуушуурыг ирсэн хүн болгондоо тэгээд татш гэдэг юм нэг гурилтай шүл хийдэг их татш гэдэг тийм татш гэхээр тийм юу вэ? Одоо бүр гурилтай шүл л байгаа. Тэгээд татсан гурилтай биш зүгээр юу гурилтай шүл шиг байгаа. Тэгээд дараагаар нэгэд ирсэн хүн болгондоо барилга гэдэг юм нэг боочсон одоо нэг идэ одоо чихэр мэхэр бооцсон тийм зүйлүүдийг ингээд ирсэн хүн болгондоо өгдөг. Тэгээд зиндааны хурлаар ингээд очиход нэг олон сагаан хөгсчүүл байна л да. Энгийн лам тэр үе чинь бол лам хуурга юу байгаа учраас бүгдээ энгийн дээлтэй нэг олон сагаан хөгсчүүл сууж идэг. Тэгээ ингээд гэрт ингээд орохоор бол ингээд сайхан арц үнэ хүчний үнээр ингээд орцсон. Их бүр ингээд амгалан орчинд. Тэгээ орохоор нэг олон сагаан хөгсчүүл янз янзын домог түүх яриад ингэдэг тэгдэг гээл залуу үеийнхаа юмыг яриад бие биенийг бас хөгжөөгөөл хошин шог юм яриад тэгэнгүүтээ сав үлгэр домог яриад тэгээ сүүлд нь бүгдээрэнд нэрсэн хүн болгонд нь бас нэг утлаг өгөө сан тавьж өгөөд ингээд гардаг их гоё урлаас. Тэгээ би чинь лам хуурга болохоос өмнө тэгж багшийн юунд ингэж очиж чаад тэгж явахдаа их гоё байд юм аа. Зиндаа цуглах гэдэг нь бас нэг юм байд юм. Тэгэхээр энэ зиндааны хурал гэдгээс гадна зиндаа цуглах гэж нэг зүйл байна. Тэгэхээр одоо манайхан болохоор одоохондоо тэр хуучны юу шиг зарим дацангийн хон болохоор зиндаа цугладаг тийм нэг ёс бас байна л да. Нэгнийхээрээ тэр үчин социализмын хатуу юу байсан болохоор бүгдээрээ ингээд нэг нууцтай нэг хэдэн хөгсчүүл ирээл нэгнийдээ сууж агаад юм ярьж байгаа нэг яриад нэг айрыг цагаа ууж байгаа маягтай сууж агаад тэгэл нэг юу байдаг байсан. Тэгэхээр тэр их гоё байдаг байсан. Тэр болгон дандаа нэг хөгшин настай хүмүүс мөртлөө тэр хөгшин настай хүмүүсийг харахаар их гаднаас харахаар гоё сэвжтэй бүр ингээд бишрэм өөрийн ирэхгүй тийм ихтгэл төрүүлмээр тийм хөгшчүүл суудсан тэгээд сайн суудаг байж үлээ. Тэгээд олон зиндатай холбоотой тийм багшийн зиндатай холбоотой өөр сайхан дурсамжууд бий л дээ. Их гой зүйлүүдийг ярьдаг, сонсдогч байлаа. Заримдаа нөгөө гэрт бүгд суудсан байж хад багтахгүй болгон чинь гэрийн гаднаа сууж байгаа тэгээд хүлээж байгаа л тэгэл нэг байдаг байж үлээ. Нэг тийм байсан. Юунтай холбоотой бас нэг зиндаа цуглах гэдэг нэг тийм бас нэг зүйл бас байна. Та сая их сайхан юм ярьлаа л да тэр 10 гэд. Би сүүлд нэг жоо арай баг байсан юм а тэгээд ганагийн цорж өгшөөд байгаад тэр 10-нд нь бас нэг сүүлд нэг ганц нэг явж ийсэн. Тэгээд 10 болохоор би тухайн үедээ бас л яг таны хэлсэн шиг их гоё хоол цайтай гарын барилга өгдөг сайхан хоол ундтай элбэг тэгэл одоо ингээд санаж байхад бүр 10-наа цуглуулна гэдэл энэ хавар цагаан сарын дараахан явбал тэгээд бүр айлууд нь тэгж гэрээ буулгаад ахиж шинээр барьж энтер бэлдэж бүр тий. Тэгээд одоо ингээд бодоход бол тэр 10 бол одоо насны хязгаар байхгүй байна тий. Зарим нь өчнөө настай хүн байж болно. Тэгэхэд дөнгөж лам болоод 2-3 жил болж байгаа хүмүүс ч үү. Тэгээд одоо тэр 10 гэдэг бол бас нэг талаасаа энэ
ёс суртахуун талаасаа бол байвал одоо хүртэл одоо ингээд энийг бүр их өргөн дэлгэр болгоод их сайхан юм даа. Хэрэгжүүл бол энэ 10-ны уламжлалыг одоо сайхан сэргээвэл их сайхан чухал болов гэж би дотроо бодож явдаг юм. Тэгэхээр сүүлд бас манайд дахиад нэг бас 10 бас нэг зохион байгуулагдсан л да. Одоо нэгэн эрт үед тэр одоо манай тэр Бацуггүй, Чамдаруудгүй, Чадраа болгой гэсэн тэр одоо олон номнор байх үед гараад дараагаар нэг 10 гаргая гээд явуулсан. Тэгтээ болохоор одоо Зүүн Хүрээ коллежийн багш нарыг болоо төлхөө болгоод нэг 10 гэж байгуулагдаад тэгээд хийсэн. Тэгээд тухайн үедээ болохоор бас энэ нэлээд юутай юу болж нэлээд тийм нэг ажил хэрэг болж чадаагүй. Гэхдээ тэрний анхан үедээ болохоор нэг хийсэн нэг зүйлүүд маань манай багшны зүйлүүд маань юу вэ гэхээр манай Зүүн Хүрээ коллежид ингэж Монголын уламжлалт бичиг соёл тод дөрвөлжин гэх мэт юм өсөг өчгүүдийг зааж байгаа юм чинь. Тэгэхээр бүгдээрээ энэ 10-ны бүх одоо ламнар маань бүгдээрээ одоо соён бичгээ сайхан мэддэг болно. Соён бичгээ мэддэг болсныг цаашгаа бүгдээр нь одоо бусд хүмүүст бас ингэ заа сургая гэсэн үгнээс нь бүгдээрээ сайхан одоо 10-ны хүмүүс нь одоо сайхан сургая гээд соён бичгээ бүгдээрээ битгэх нь бас нэлээд хэдэн удаа сайхан ингэж давтаж соён бичгээ ингэж нэг сайхан нэг уламжлалыг гаргаж ирсэн. Тэгэхээр миний бас нэг дотор бодоод байгаа нэг зүйлүүд маань юу вэ гэхээр энэ 10 гэдэг уламжлалыг илүү их сайн хөгжүүлбэл энэ 10-нд болохгүйт нь заавал нэг насны үе тэнгийнхэн байхаалгүй үн дотор эрдэмтэй чадaltaй хүмүүсээ оруулаад бүр залуу хүүхдүүд анхлан тулгарлан болж байгаа хүүхдүүдээ оруулаад дунд шатны хуралд 10-20 жил сурсан 2-3 жил хорж байгаа бүх хүмүүсээ оруулахаар бүгдээрнийх нь нийтлэг одоо энэ лам нарын мэдлэг, боловсрол, чадал бүх зүйлийг дээшлүүлэхэд нэгдүгээр тустай байна. За хоёрдугаар мэдээж л одоо хүн болсны хойно тэгээд ямар нэгэн ажил гарна, асуудал гарна тийм ээ. Би одоо жоохон одоо асуудал гарахаас гэхдээ тэр 10-ын чинь хамгийн түрүүнд одоо тусалдаг ийм бас боломжтой байсан юм шиг байна. Хуучин байсан юм шиг байна. Тэгэхээр энэ талдаа бол илүү их сайн байх болов уу гэж би бас боддог. Тэгэхээр энэ уламжлалыг нэг сайхан улам сайхан сэргээгээсэй л гэж би бас дотроо бас бодож байдаг. Энэ дээр бол одоо тантай ёстой санал нэгтэй байна. Тэгэхээр одоо энэ 10-ыг бас үнэхээр сайхан дэлгэрүүлээд ингэх юм бол одоо шинэ залуу одоо лам эхлэн одоо хувраг лам болж байгаа улсуудад бол маш их тустай өрөөгөөжтэй юм байлээ. Би одоо өөрөө жишээ нь харж байхад тэнд байгаа бүх насны улсууд бол одоо сайхан үүх түүх ярих олон сайхан эрдэмтэд мэрэгдээ тийм лам нарын одоо намтар түүхийг ярих тэрийг сонссноор тэр их сайхан сүжиг төрөх ном үзэх сэтгэл төрөх ийм сайхан олон ач тустай юм билээ. Энийг бол одоо маш сайхан санаа байна. Энийг одоо хойштой үе удирдлагуудтайгаа одоо хамтарч ажиллаад 2014 билүү 15 онд манай хэдээс ахин нэг гаргасан 11 тийм юу байгаа. Тэрэн дээрээ одоо ахин тулгуурлаад Ахмад лам нар болов. Энэ хий дорны дотор заавал байх хэрэгтэй юм шиг байна. Хий дорны дотор тэр 10 гэж байна. Тэгэхээр 10 байхын гол ач холбогдлыг бол би юу гэж боддог вэ? Тэр 10-нд байгаа бүх хүмүүсийг болохоор одоо юу гэдэг мэдлэг боловсролын хувьд бол ингээд сайхан сайжруулах. Тэгээд шууд одоо багшаар ном ингээд заалгахаас илүүтэйгээр ингээд сайхан одоо яг ажил амьдрал донд нь энгийн зүйлээр яриад ингээд явах. Тэгээд одоо залуу шин тулгуур болсон залуу хүмүүсийг хувцс хунраа орхимж юугаа яаж зүүх вэ? Би хаагаа яаж авчих вэ гэдгээс нь эсвэл цаашаа номын зүйлүүдийг ингээд сурч мэдэж аваад дээш тийшээ үлгэр дуурайл авахад их сайхан зүйл юм болов гэж би боддог. За тэгэхээр одоо өнөөдрийн 5-2-ын нэвтрүүлэг одоо ингээд уг нь яриад байвал маш сайхан үүх түүх уламжлал дэг ёс жаягийг бол одоо та ярьж байна. Гэхдээ бид нар одоо бидний нэвтрүүлэг хугацаатай учраас одоо цаг маань болсон байна. Тэгээд энэ удаагийн дугаараар бидний урилгыг хүлээн авч морилон саацсан танд одоо маш их баярлалаа. Таны цаашаасан ном буйны үйл ажил одоо үйл хэрэг маань шинийн сар мэт аривдан байхын ерөөл үргээ. Мөн дээрээс нь Зүүн Хүрээд Арчуулын хийдэ анхны зэндааны нийт лам хувраг болон анхны зэндаанд багтаж байгаа нийт бүх одоо энгийн болсон байгаа ч гэсэн анхны зэндаандаа харьяалагдж байгаа бүх одоо сайхан номын ах нар болон ах нартаа одоо Зүүн Хүрээд Арчуулын хийдэ үе үеийн залуу хуврагууд бидний зүгээс одоо
чин сэтгэлийн талархал илэрхийлж одоо баяр хүргье. Энэ удаагийн бидний нэвтрүүлсэн Мадрей нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар маань энэ хүрээд өндөрлж байна. Дараагийн дугаараар иргэн уулзлаа. Баяртай.